Параграфын мөрийг хуудасны захаас параграфын бусад мөрөөс баруун зүүн талаас ялгаатай зайтай байрыг нь догол мөр гэдэг. Догол мөрийг тэмдэглэгийг ажлын талбарын дээр байрлах хуваарьт мөрнөөс нь харж болно. Аливаа мөрийг таав ашиглаж догол мөр болгох боломжтой. Догол мөр болон таабуудыг Word 2010 програмын хэд хэдэн байршлаас олох боломжтой. Одоо догол мөр үүсгэх ба таав ашиглах зааврыг хэлж өгье. Бүтэн параграфыг догол мөр болгох командыг Home tab-ын параграф бүлгээс олох боломжтой. Догол мөрийн зайны хэмжээг нэмэгдүүлэх бол Increase Indent товч дээр дарна. Харин багасгах бол Decrease Indent товч дээр дарна. Keyboard-ын Tab товчлуур дээр дарж догол мөр үүсгэж болно. Арилгах бол Backspace товчлуур дээр дарна. Догол мөрийн зайг хуваарьт мөр буюу ruler-ээр тохируулж бас болдог. Ажлын талбар дээр байрлах хуваарьт мөрийн зүүн талд 2, баруун талд 1 гурвалжин байрладаг. Эдгээрийн тусламжтайгаар догол мөр үүсгэж болно. Хуваарьт мөр ил гарч ирээгүй байвал ажлын талбарын баруун гар талд байгаа View Ruler товч дээр дарж ил болгоорой. Эсвэл View tab руу ороод Ruler командыг идэвхжүүлээрэй. Догол мөртөө болгох параграфаа сонгоод Indent командыг нэг удаа өгөхөд тал инчин хэмжээтэй догол мөр үүсдэг. Догол мөр үүсгэх командыг 2 удаа өгвөл 1 инчин урттай догол мөр үүснэ. Decrease товч дээр дарахад догол мөр хагас инчээр багасна. Эдгээр бол үндсэн таабууд. Одоо энэ хоёр параграфыг тал инчээс бага зайтай догол мөрөнд оруулах команд өгье. Энэ командыг хуваарьт мөр ашиглаж догол мөрийн зайг хүснээр тохируулж болно. 5 төрлийн тааб байдаг. Би Word 2010 ашиглахдаа ихэвчлэн зүүн талаас догол мөр үүсгэх командыг хэрэгэлдэг. Цонхны зүүн талд байгаа Tab Indicator буюу догол мөр гэдэг тэмдэглэгчийг хэрэглэж зүүн талаас догол мөр үүсгэх боломжтой. Ингэснээр энд шин Tab үүснэ. Одоо Indent командын товчлуур дээр дарахад сонгосон параграф маань 1625 см-ийн урттай догол мөрөнд шилжсэн байгааг харж байна. Таба хүссэн хэмжээгээр үүсгэх гэж байгаа бол тухайн табын өмнө нь сонгогдсон табыг Microsoft Word програм автоматар устгаж алга болгодог. Жишээлбэл параграфын догол мөрийг 2.5 нэмчин хэмжээтэй тохирууллаа гэж бодъё. Тиймээс тэр параграф дахь догол мөрүүд бүгдээрээ таны сонгосон догол мөрийн инчээс эхэлнэ гэсэн үг. Баримтанд догол мөр оруулах дахиад нэг арга бий. Home tab-ын параграф бүлгийн харилцах цонхны Indents and Spacing хавцанд хандна. Автасны зүүн доод буланд байгаа Tabs товчлуур дээр дарна. Үүн дээр дарснаар догол мөрийн жагсаалтууд гарч ирнэ. Догол мөрийнхөө хэмжээг оруулж болно. Тэгээд догол мөрийн байрлалыг сонгоно. Зүүн, баруун эсвэл цаасыг голлох уу гэдгээ бас сонгоно. Догол мөрийн хэмжээг хүснээр тохируулж эсвэл тухайн үйлдэлээ буцааж болдог. Эсвэл Indent Left болон Indent Right командын хэрэглүүрийн тусламжтайгаар догол мөрийг зүүн эсвэл баруун тийш нь байрлуулж болно. Аливаа параграфыг First Line буюу зөвхөн нэгдүгээр мөрөнд догол мөр үүсгэж болдог. Хуваарьт мөрийг ашиглаж догол мөрөө өөрчилж болдог гэж түрүүхэн заасан байгаа. Хуваарьт мөрөнд нийт 3 сум байгаа. Гурвууланг нь догол мөр үүсгэж болно. Нэгдүгээр мөрөнд догол мөр үүсгэх бол хуваарьт мөрийн зүүн талд байгаа 2 гурвалжин дээр дарснаар зүүн талаас догол мөр үүснэ. Харин баруун талын 1 гурвалжин дээр дарвал баруун талаас догол мөр үүсэх болно. Хэрвээ хуваарьт мөрийн зүүн талд байгаа 2 гурвалжингийн доод талынх нь гурвалжин хөдлөгвөл параграфын эхний мөрний доор байгаа мөрүүд догол мөрөнд ордог. Энэ юу гэсэн үг вэ гэхээр эхний мөрөөс бусад бүх мөр догол мөрөнд шилжинэ гэсэн үг юм. Энэ хоёр сум бол хоёулаа догол мөр үүсгэх зориулалттай учраас баримтанд догол мөр үүсгэхдээ үүнийг ашиглаж байвал зүгээр. Энэ хоёр сум бие биенийхээ эхцээр байрлаагүй байсан ч нэгдүгээр мөрөнд догол мөр үүсгэж болдог. Хэдхэн өгөгдөлтөй хүснэгт эсвэл жагсаалт хийх гэж байгаа бол Tab командаар зай авах арга бол хамгийн тохиромжтой. Хэрэглүүрүүд хаана байгааг мэддэг болсноор Tab команд ашиглаж хүснэгт хийж чадна. Эсвэл хүссэн параграф эсвэл мөрөө догол мөрөнд байрлуулж түүний урт булан хэмжээг нь тохируулж болно.